За үзэгчдээ гоё зураг нэвтрүүлэг зочны цагаараа үргэлжилж байна. Тэгэхээр өнөөдрийн манай нэвтрүүлгийн зочноор зурагч нь Цэдэн Бол ах маань оролцож байна. Тэгээд бас бидний урилгыг хүлээж авч манай нэвтрүүлэгт оролцож байгаа танд бас баярлалаа. Баярлалаа. За Цэдэн Бол ахын хувьд хичнээн жил зураг дарж байна. Бас Бурхан багшийн сэрэг дүр зохицолбор дээр хуваараа бас зураг дарддаг юм байна шүү дээ, тэ. Хичнээн жил зураг дарж байна. Би бол ер нь нөгөө дижитал аппарат гарснаас хойш тэгээд ер нь зураг сонирхож ер нь дорж ирсэн. Тэгээ сүүлийн үед бол одоо мэргэжлийн аппараттай тэгээ энэ Бурхан багшийн нээлт ихснээс хойш энэ Бурхан багштаар дагнан зураг авч байгаа. Тэгэхээр дижитал аппарат гарч ирсэн гэхээр миний ойлгож байгаагаар бол 2004 оноос хойш юм шиг байна, тий. Тий. Тэгээ 2004 оноос хойш ах дижитал аппаратаар зүгээр ахын хүрээндээ өөрсдийнхөө зургийг авдаг, хамтлагийнхаа зургийг авдаг байсан л дээ. Тэгэхээр зурагчдын хувьд бол аппарат маш чухлаа, тийм ээ. Тэгэхээр хамгийн анхны аппарат ямар загварын, ямар брендийн аппарат одоо бас ямар аппарат хэрэгжилж байна? Тийм, анхны аппарат бол нөгөө одоо зурагчдын ярьдгаар бол савнгийн айрцаг гэдэг. Тэр чинь болохоор зэрэг чинь нөгөө дижитал гэдэг нэг жижиг аппарат л байсан л дээ. Тийм. Тэгээд дараа нэг Sony гэдэг нэг Японы аппараттай байлаа. Тэгээд сүүлд нь энэ 60D гэдэг аппарат авсан. Тийм, Canon-ах. Тэгэхээр Бурхан багшийн сэрэг дүр дээр ингээд бидааж ганцаараа зураг дартаг гэж байна. Тэгэхээр ер нь бол одоо ажлын 7 хоногт долууланд нь ажиллах уу, амралтын үе гэж байх уу? Ер нь орлого хэр байд юм бэ? Орлого бол боломжийн. Яг олон түмний үеинд болж ил байна. Өдрийнхөө хоолыг олчиж байна. Машиныхаа бензинийг хийчихэж байна. Тэгээд болж байна. Тэгэхээр зурагчид бол ямар нэгэн төрөл барьдаг. Түрүүн бас би таны дарсан зургуудыг харж байхад нэг ерөнхийдөө үйл явдлын зурагч юм уу даа гэж харж ирсэн. Ямар нэгэн төрөл барьж байгаа юу? Ер нь цаашид төрөл барих тийм бодол бий юу? За ер нь төрөл барих бодол байхгүй байгаа. Ер нь цаашдаа ер нь үйл явдал тэгээд ер нь байгаад ер нь бүхэл юмыг ер нь сонирхож байгаа доо ер нь. Тий. Тэгэхээр Цэдэн Бол ах маань эхлээд ахуй хүрээндээ зураг дардаг байсан гэж тэгж байна. Ойлгохдоо би бас гэр бүлийн зургаар л эхэлсэн гэж ойлгоод байна. Ер нь хамгийн анх ямар төрлийн, ямар чиглэлийн зургууд дарж эхэлжээ юу? Тий, ер нь гэр бүл, найз нөхдийн зургуудыг л эхэлж дарж байсан та. Тэгээ одоо бол энэгээр ирж байгаа хүмүүс болоод тэгээ жуулчдын зургийг л дарж гин үү, те? Тэгж байна. Одоо бол энэгээр л дарж байгаа даа. Одоо энэгээр л дагна да. Цаашид бол одоо байнгын чинээ зураг дарах уу? Тэгнэ. Цааш дөрвөлж шиндэг. Зураг дарна. Зураг дарж эхлэхээс өмнө хаана ажиллаж байв? Ямар ажил хийж байв? Би бол цагдаагийн байгууллагад олон жил ажилласан. Сүүлийн үед үйлдвэрт ажиллаж байгаа. Тэгээд үйлдвэрээс хөвдөгтөөгод гарсан. Тэр үзэгчдээ бас сонирхуулаад хэлэхэд манай Цэдэн Бол ах маань сэрэг дүр дээр зураг дарахтаа за машиндаа угаадаг юм байна. Тэгээд миний харснаар бол Цэдэн Бол ахын машины каби бол жижиг хэмжээний бас гэрэл зургийн стуч шиг юм байна. Тэгээд таны бас машин дах гэрэл зургийг чинь тоног төхөөрөмжүүдтэй танилцъя дөхөө. Тэгээд болно. За Цэдэн Бол ахын маань машин. За ер нь бол цонхон дээрээ тэгээд үйлчлүүлэгчтэй зориулаад бас үзүүлэн маягийн өмнө дарж исэн зургуудаа тавьсан баг шүү дээ. Тэгсэн. Тий, энийг үйлчлүүлэгч зориулаад ингээд хаанаас нь яаж авах уу гэдэг улсууд энийг харж байгаа. Тэгээд тэндээс нь авахулъя гэж хэлдэг юм байна. Тэгээд авч өгдөг юм. Тодорхой бас познуудын сонголт байна уу юу? Тий. Ойроос авах уу, нэг бол олон улсууд бол тэр шатан дээрээс авахулаараа сайхан гардаг юм байна. За машины маань дотор хэсэг. Энд чинь бол миний харж байгаагаар одоо шууд зургаад аваад угаачдаг юм байна, тий. Одоо энд байгаа энэ хоёр юу вэ? Энэ маань нэг угаадаг принтер байгаа юм миний. Фото зургийн принтер. Энэ маань нэг зураг 2 минутанд гардаг юм. Тий. Тэгээд би энэ наатлынх нь болохоор зэрэг зайгаар ажилладаг. Цаадлынх нь болохоор зэрэг уур улагч тавиад, өрсгч тавиад 12-ыг 220 болгоод тэгээд өсгөөд угаадаг юм. Хоёр үе шүү дээ. Тэгээ хоёулаа яг нэг үйлдэлтэй юм эсвэл хоёр өөр үйлдэлтэй юм уу? Үйлдэнд адилхан хоёулаа. Тий. Тэгэхээр олон зураг дарсан тохиолдолд бол шууд хоёулангийн зэрэг угаахаар л 2 мемор зэрэг угаачна.
Тэр ер нь бол одоо телевиз үзэж байгаа хүмүүс маань нөгөө бурхан багшийн сэрэг дүрийн зурагч ах ба штэ гэд. Таныг одоо сэрэг дүрийн зурагч гэх ба одоо юу гэж нэрвэлүүл зөв юм бол. Усууд андахгүй. Машиндаа сууж явах чи машинтаа ирчихэд гараад ир гэл. Тэгээд усууд андхаа очиад байгаа. За ингээд угаачт юм байна. Тэгээд манай нэвтрүүлгийн зочин бол хаана очиж зураг дарахаа нэвтрүүлэг явцад хаана зураг дарахаа өөрөө шийддэг. Тэгээд Цэдэн болох маань өнөөдөр спид эдтэй хаагуур явж зураг даръя гэж бодож байна. За хотын төвөр явж зураг даръя гэж бодож байна. Тэр өчигдөр бас анхны цас орсон. Тэгээд өнөөдөр яг цас орсон нойтон цаст айгуу гоё байгаа учраас би Цэдэн болохыг өнөөдөр хоёлаа зургандаа гарчаа гэд нилээ шавдуулсан. Тэгээд нилээ их залгуулаа. Тэгээд өнөөдөр гарахаа шийдлээ. Нар жоохон тусгал баг байгаа энэ гайгүй юу? Гайх зүгээр. Хотын төвөөрөө явхад бол дайжгүй юу? Дайжгүй. За тэгээд бүгдээрээ Цэдэн болохыг хотын төвөөр яг анхны цас орсны дараах зургуудыг хэрхэн болгохыг хамтдаа харцгаая. За үзэгчдээ бид яг одоо бурхан багшийн сэрэг дүрээсээ уруудаад за Эрдэнэ төлөвлөрийн захиргааны байр буюу за бидний хийлж заншснаар генерекцийн урд байна. Тэгээ Цэдэн болох маань яг энэ хэсгээс л нам руу болоод өвөл тэгээд ногоон байгаа 100 гээд 3 улирлын нэг давхцлыг харуулах гадал зорж явах шиг байна те. Ер нь ягаад энэ хэсгийг сонгов? Ер нь энэ нэг сонгуулийн зүгээрээ санагдлаа. Цас орсон, анхны цас орсон. Тэгээд энэ навч мод шаралсан энэ нэг агуулга зүгээр саргацсан. Тэгэхээр манай Монголд зурагчид аюул олон байна. Сонирхож байгаа хүмүүс олон байна. Мэргэжлийн зурагчид олон байна. Тэгээ янз бүрийн өөр өөрсний гэсэн бүтээл төрөвдөг боловч нэг ялгаа байгаад байгаа байхгүй. Олон жилийн өмнөөс зураг дарж байгаа хүмүүс болохоор зургандаа ямар нэгэн засвар хийдэг. Залуучууд болохоор засвар хийгээд байгаа юм. Таны хувьд ер нь зургандаа засвар хийдэг үү? Ер нь яг зургийг засварлах талаар ер нь ямар бодолтой явдаг вэ? Энэ байгалийн зураг юм уу үйл явдлын зургийг бол нэг засвар хийх шаардлага байхгүй л дээ. Зүгээр нэг уран сайхны тийм гэр бүлийн зураг мөргөл засвар хийх энэ зөв юм уу гэж боддог шүү дээ. Тэр өчигдөр анхны цас орсон. Өчигдөр та бас гарч зургийг гарав уу? Тэр зураг авсаа. Бурхан багш дээр зураг авсаа. Анхны цасны. Тэгээ анхны цасны зураг авсан. Зурагч гэрэл зураг гэдэг бол өөрөө айгүй гоё сонирхол болоод мэрэгжил те явдаг, их хол явдаг, хаана л бол хаана очдог. Таны хувьд энэ зун хаагур явж зураг дарав. Би хөөхөд ордос явсан. Тэгтээ нэлээд зураг дарсан. Тэгээ түүх дурсгалын хот хөтөлтөө тэгээ хүмүүсийн хөрөг зургууд дарсан. За одоо та яаж зураг дарах гэж байна? Яаж даръя гэж бодож байна? Одоо энэний эргэн тойрон энэ сайхан намрын тэгээ энэ анхны цас орсон энэ байгалийн энэ үзэгдэлтэй зургуудыг л хэд хэдэн тийш янзаар дарддаг юм бол гэж бодож байна шүү дээ. Хамгийн ихний кадр аль зүг рүү харж явах гэж байна? Энэ зүг рүү юу? Тэгээ одоо энэ явган хүний зам руу чиглэж байна. Та зохиомжоо яг юу гэж бодож байна? За энэ бол яг намар өвлийн зааг юм уу гэж бодож байна шүү дээ. Намар өвлийн зааг гэдэг байдлаар зохиомжлъя гэж бодоод байдаг тийм. Тэгэхээр яг зураг дарахад бол орчноосоо хамаарат, нарнаасаа хамаарат юм уу, салхинасаа хамаарат ч юм уу тохиргоонууд байдгаа тийм. Таны хувьд яг одоо энэ зургийг дарахтаа аппаратныхаа тохиргоог яг яаж авъя гэж бодож байна? Энэ дээр бол одоо наргүй юм чинь энэ бүрхэг байдалд тохируулж авдаг юм уу гэж бодож байна шүү дээ. За. Тэгэхээр энэ зүгийг л одоо навчлууттай нь оруулаад л. За дарж үзэх үү? Ер нь хотоор хэр зурганд явж яв эсвэл төлхөө ажиллаж байгаа болохоор сэрэг дүр дээрээ л их байж гэнэ үү? Хотоор явж зураг ер нь дарж ирсэн үү та? Ер нь хотоор явж зураг дасаад ховорхондоо тэр ер нь хөрөг зураг ер нь хувийн зургнууд л их дарсан доо. За. Зохиомжоо бодсон байгаа. Зурагчид ингээд зураг дарахтаа нэг янз янзын поз авдаг шүү дээ тий.
Нөгөө баг модельээс илүү поз авдаг. Таны хувьд ер нь зураг дарахтаа ер нь поз авах уу? Тэр янз бүрийн поз ус аавна гэж. Зя. Миний харахад бол яг л таны бодоод ирсэн яг 3 улирлын зохиомж гээд санаанд буугаадах юм. Санаанд хүрч гин үү? Хүрч байна. Ерөөсөө одоо энэ дээр бол одоо та ганцхан кадр л явлаа шүү дээ. Тэгээ ингээд тогтчихж байгаа юу? Тий. Одоо ингээд энэ эргэн тойрны зургийг авдаг юм уу гэж боддог. За зэдэн болох ерөөсөө нэг объектыг авахтаа ерөөсөө нэг кадр явал дуусчлаа. Гэлзүүлж байна. Нэг талын нэг л дарсан л да. Нэг дараа тойруулаад бүгдийг дарчлаа. Ер нь та яг зургнуудаа ингэж авд юм уу? Зурагчд болохоор их олон кадр аваад бодоол нэг тэгээд идэх штэ. Таны хувьд айгүй хурдан дарддаг юм шиг надад санагдлаа. Энэ хөдөлгөөнгөө зүгээр энэ барилга энэ зургийг болоод нэг тэгж ийг яагаад ах шаардлага байхгүй л дээ. Зүгээр шууд боксод харуулаад тэгэл дарчна. Хитэн тал руу авба. Та ч сая нэлээд олонд тийшээ харж авлаа тийм ээ? Нэг 6-7 янзаар авлаа. 6-7 янзаар. Тий. За тэгээд одоо ингээд зурагчин ингээд явж байна. Тэгээд мэдээж яг зурагчин болоход нөлөөлсөн тийм ээ? Гэрэл зурагт татагдахулсан шалтгаан байгаа бах. Ер нь ямар учраас гэрэл зургаар ажиллаж яг гэрэл зургаар ингэж явахаар шийдсэн бэ? Ер нь шалтгаан нь юу болоо? Ер нь гэрэл зураг гэдэг чинь ер нь их сайхан ажил л да. Эхлээл ах トゥ дотныхон хүмүүсийн зургийг авах зорилгоор дижитал аппарат аваад тэгэл тэрээс хойш тэгэл зураг авах сонирхолтой болсон л да. Миний ажигласнаар одоо хөгжим ч юм уу хөгжим бол шинэ байх тусмаа сайн байдаг тий. Харин гэрэл зураг удаад он цагийг туулаад хуучрах тусмаа илүү үн цэнтэй болт юм шиг санагддаг. Тэгэхээр таны хуучны зургуудаас ер нь хадгалагдаж байна уу? Хижнээн зургнууд байна. Ер нь хуучны зургуудаа угааж хадгалж байна уу? Файлаар хадгалж байна уу та? Ер нь угааж хасаа гадна голдоо ер нь файлаар хадгална да. Ер нь зургуудууд ер нь тэгээд түүх тэр чигээрээ түүх хүн ямар хорвоод мөнгө юм биш тэр зураг бол үлдэн. Тийм учраас ер нь зураг яг болоод ер нь тэгээд утга тусмаа зурагч нь үн орхоос гадна түүх өгүүлдэг сайхан зөвлөлтэй. Тэгээд таны дарж байгаа бүтээлүүд бол мэдээж таны өмчөө тийм ээ. Тэгэхээр өмчөө ер нь яаж хамгаалж байна? Нэгдүгээрт, хоёрдугаарт зургуудаа хүмүүст хүргэх тал дээр яаж ажиллаж байна? Ер нь яаж олон нийтэд хүргэхээр хүргэдэг вэ ер нь та? За ер нь зургийг бол тэгээ өөрөө юу яана л да. Өөрөө хүмүүсийн хүсэлтээр зургуудыг авч өгөөд тэгээд тэр хүмүүсийн сэтгэл санаанд нийсүүлэх юм бол нөгөө улс чинь дахиад дараа нь зураг авахулаа гэдээ хүрээд ирдэг, удасдаг, дууддаг тийм л болд юм байлээ. Тэгжил хүмүүст хүргэж гэнэ үү те ер нь? Тэгж байгаа. Тэгэхээр үзэгчд маань сая Цэдэн Балахын энэ генерацийн урд дарсан зургуудыг одоо үзнэ. Тэгээд үзэгчд маань бас таалагдана гэдэгт миний хувьд итгэлтэй байна. Тэгээд дараа нь одоо эндээс хайчих уу? Хаана очиж зураг дарах уу? Тэгээ одоо тийшээ талбайн тийшээ явдаг юм уу гэж бодож байна шүү дээ. Наримтлал байна. Тий, наримтлал байна. За үзэгчдээ тэгээд
найрамдал талбай руу явъя гэд нэвтрүүлгийн маань зочин тэгж байна. Тэгээд найрамдал талбай дээр очиод бас сайхан зургууд дарах бах. Ямар зургууд дарахыг хамтдаа харцгаая. Тэгэхээр одоо талбайгаа яг хідэн талаас нь яаж авъя гэж бодож байна. Би бас таны зохиомжийг тодорхой яриулмаар байна л та. За ер нь эндээс орог нэг 4 тал 6 талын зураг авдаг юм уу гэж бодож шүү дээ. Тий. Одоо эндээс энэ спорт комплексын урд талын энэ юу ирж байгаа машинуудыг замаар зорчж байгаа машинуудыг оруулаад зогсож байгаа машинуудыг оруулаад нэг авдаг юм уу гэж бодоод байна. За урд нь та найрамдал талбайд ер нь хэр олон зураг дарж ирсэн. Бурхан багшийн сэрэг дүр дээр зогсохоос өмнө энэ талбай дээр зураг дардаг байсан уу та? Дарж ирсэн. Тий. Тэгэхэд голдуу энэ горнякыг оруулаад спорт комплекс шиг оруулдаг байсан. Ер нь тэгээд энд зураг авах зүгээрээ сайхан болдог газар. Одоо гэрэл зурагчид бол нөө игзэгтэй агшныг алдахгүй гээл те. Байнга энэ тэнд явж идэг, байнга өглөө эрт тусдаг. Таны хувьд ер нь игзэгтэй агшныг алдахгүй тул нар мандахад ч юм уу, өвөр цайжахад ч юм уу хамгийн эрттэй хизээ босч хамгийн оройдоо хизээ зураг дарж байв. За биш нэг тийм өглөө эрт нэг гардг юм уу. Тэгээ нэг 8-9 цаг гээл гараал тэгэл ороо нэг шөнийн зураг мураг авахаар бол нэг хараа өрөөдөл авдаг юм да. Тий. Шөнийн зураг гэснээс ер нь одоо яг өдөр зураг авах шөнийн зураг хоёрын дунд ямар ялгаа байт юм болоо? Ер нь шөнийн зурагч бас сонирхолтой гоё гардаг шүү дээ. Ер нь сайхан байдгийн шөнийн зураг. Юу н сонирхолтой байдгийг? Шөнч одоо бас гоё шүү дээ. Энэ барилга шингийн гэрэл чийдэн өнгөрч солонгоос харагдаад тэгээд усууд шөнө авах зуртай байдаг юм аа. Та бол ерөнхийдөө дандаа хүмүүсийн зураг л дардаг юм шүү дээ тий. Ихэхтэй. Тэгээд одоо ингээ хотын зураг дарах ер нь таны хувьд нэг жоохон шин зүйл шиг санагдаад байна надад анзаарч байхад ер нь тийм үү? Яг энэгээр байгаа тэгээд явж байгаа улсууд нь тэгээд цуг ороход байх л та зүгээр. Ер нь бол энэ барилга байшингуудын зургийг л явж байгаа машин зашийн зургийг л аавна гэсэн талтай байна шүү дээ. Гэрэл зураг бол өөр юм гэсэн хилтэй тий. Гэрэл зургаар дамжуулж юу ч хүнд хүргэж болдог, хинт ч юу ч ойлгуулж болдог. Бас нэг том онцлогтой. Таны хувьд ер нь зургуудаараа хүмүүст юу хэлье, юуг илэрхийлье гэж зорд юм болоо? За ер нь улсууд ер нь их голдуу юу яах ч юм даа ер нь зураг нэг янз бүрийн түүхүүд тэгээд байгалийн дурсгалт газар тэгээд ер нь ах トゥ удаа зурнуудаа үлдээх ер нь хадгалах гэж ер нь болдоо авдаг дурсгал болгож л авдаг юм ахуулдаг юм да. Тэгэхээр үлдээсээ олон жил хадгалагдаасай л гэж хүсдэг юм байна шүү дээ зураг. Тийм ээ тийм. Ер нь зураг маань ер нь чанартай олон жил хадгалагдаж цаад ахуулсан үндэ бас ашигтай байх бол зорилго байгаа юм л да. Манай Монголд бол мундаг зурагчид байгаа. Олон жилийн өмнөөс зураг дарсан. Бүр урлагийн зөвтгөлтөн болцсон хүртэл зурагчин байгаа шүү дээ. Тэгэхээр таны хувьд ер нь Монголоос ч гэлтгүй ер нь гадны орнуудаас яг төрлөн таалагддаг ч юм уу, өвдөлн таалагддаг зурагчин бий юу? Ер нь тэр л сайн зурагчин даа гэд тийм зурагчин байгаа юу? Би Монголд олон зурагчин байгаа. Цацрал тэгээд нэг сайхан зурагчин манай энэ төрж үзсэн гаргаад зураг аваад явсан тэр үний зураг бол надад их таалагдсан. Би та түрүү надад нөгөө багшийнхаа тухай ярьж байсан. Улаанбаатар сургалтанд суухад тэгээд багш чинь нэлээд залуу хүн байсан. Тэгээд одоо багштайгаа холбоотой байдгүй. Ер нь багшаасаа хэр их юм сарсан. Тэгээд хаяа ер нь юу яахад хэрэг болох юм мэдэхгүй юм аа би багшаасаа асуудаг шүү дээ. Энд ч гэсэн бас надад энэ гам болдог гэдэг энэ Котогийн
ажилладаг Гамболд байна. Тэгээд Мажимбуу байна. Нэмхэ гэдэг зурагч юм байна. Ер нь тэгээд надад зөвл зааж тусдаг усуд бий. Ер нь тэгээд хамгийн гол тусдагч ойрын тусдагч болоод ер нь өөрчлөлтөгч юм а гэж би ойлгодгийг. Тий. Өөрчлөлтөгч маань их зөвл зааж зөвлж өгдөгт би баярлдаг юм а. Намайг нэг ингэж орчуул гэж санаагаа хэлдэг байна шүү дээ, тий. Ер нь нэг ингээд нэг дараатах, тэгээ дараатах гээд тэгээ ер нь би ингэж асуу яах вэ гэж асуугаал зөвлөөд ер нь өөрчлөлтөгчтэй маань их зөвлөндөө. За, Цэдэн бол ахыгаа найрамдал талбайгаа за гэрэл зургийнхаа хальсанд хэрхэн буулгахыг хамтдаа харцгаая. Тэгээд Цэдэн бол ах маань бас хотын зураг ховор дардаг болохоор зохиомжоо бол ерөөсөө газ дарчд юм байна. Газ дарчсан доо энэ. Тий. За, ямар хөө зургнууд буулгахыг хамтдаа харцгаая. Сая найрамдал талбай дээр дарсан Цэдэн бол ахын маань зургуудыг үзэгчдтэй хоёул үзүүлээ. Тэгээд үзэгчд маань бас өөрсдийнхөө тунгаах хаа. Энэ жил Монголын цэрэг дайчид инхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсны 10 жилийн тохиож байна. Батлан хамгаалахын яамны санаачилгаар өнгөрсөн 10 жилийн түүхийг өгүүлсэн цэрэг дайчдын алдар гавьяаг мөнхөлсөн гэрэл зургийн Монгол цэрэг дэлхийн цэрэг үзэсгэлэнг дэлгэсэн юм. Уг үзэсгэлэн Монголын нийт иргэн батлан хамгаалах салбарын бүхий л аль багчдад үзүүлэх зорилгоор явуулын үзэсгэлэн ажиллуулж Энхүү манай аймагт буюу 16 дахь аймагта нийллээ. Үзэсгэлэнд нийт 246 зураг дэлгэгдсэн юм. Анх 7 дугаар сарын 22-нд Хинтээ аймгаас эхэлсэн явуулын үзэсгэлэн дархан Сэлэнг аймгаар ороод 10 дугаар сарын 1-нд Улаанбаатар хотод очих юм байна. Харин манай аймагт 9 дугаар сарын 18-ны өдөр нээгдсэн юм. Анхудаага одоо юм бүх ажиллагааныхаа зургийг бүрэн хэмжээгээр дэлгэсэн ийм гэрэл Монгол цэрэг дэлхийн зэрэг гэсэн нэртэй ийм үзэсгэлэн гаргасан. Хөдөө орон нутгийн одоо нөхцөл байдлаасаа болоод газар орчуулсан дэлгэж дандаа ийм жаста зургууд тэгээд тэрнээсээ болоод дэлгэхэд зориулаад жаснаас нь салгаад тэгээд одоо ном хэлбэртэй болоод ингээд байр орчиндаас очиод дэлгэх маягаар ийм байгаар гаргачаад байгаа. Зургийг бол манай ажиллагаанд оролцсон офицер ахлагч нар хүн болгон өөр өөрсдийнхөө аппаратаар авсан зургууд байгаа. Нэг ажиллагаанаас ихэд зүгээр дунджаар бол 10,000 гаруй зураг яддаг. Бүхэл одоо эхлээл одоо ажиллагаанд явахаас өмнө бэлтгэлээс ихсүүлэл одоо бүх ажиллагааны зургууд, тэмдэх амьдралын бүх процессууд тэгээд их орон дайраад одоо шагналын хөтлөө аваад ингээ бүх юу гэдэг үйл ажиллагааг тэгээд материал бол 10,000 гаруй кадр байдаг. Нэг ажиллагаа шүү дээ. Бид өөрсдийн зураг дүрс бичилгээ, гар утас, камер хэрэглэн авахулсаар хүрэг зураг гэдэг ойлголт бидний хувьд хэвшмэл зүйл болон хүрсэн. Харин зурагчин Ванесса Холлендер болон Вилсон Флип нар энэ ойлголтыг эвдэхийн тулд Монгол руу аялалд гарчээ. Тэд 10 өдрийн турш Монгол орноор мотоциклоор аялсан төдийгүй энэ хугацаанд хөдөө орон нутагт амьдардаг иргэдийн зургийг дарж тэдэнд бэлгэлсэн байна. Зурагчид хэлэхдээ тэдний хүрэг зургийг нь авч бэлгэлэхэд өөрийн зургаа ихэд нандинаж үнэхээр чин сэтгэлээсээ баярлаж билээ. Ялангуяа хүүхдүүдэд зургийг нь үзүүлмэгц биднээс шүүрэн авч инээн хөхрөлдөж байсан юм. Хэдий орчин үед техник технологи хурдцтай хөгжиж хүн бүр зурагчин болсон юм шиг хэдий ч уг аягаар бид зураг бүр хэр үнцэнтэй ямар их түүх дурсамж нандин бүхнийг агуулж байдгийг харуулахыг зорьсон хэмээн ярьжээ.
Тэгэд сая найрамдал талбайгаас хөдлөөд за яг одоо Баян өндөр хайрхан дээр ирээд байна. Тэгээд нэвтрүүлгийн зочин Цэдэн болох маань Баян өндөр хайрхан дээрээс зураг дараа гэж цагаа гарч бас хүйтмэ шүү те. Энэ дээр сэрүүхэн байна. Тэгэд өндрөөс зураг авах гэдэг чинь өөрөө бас нөгөө Aeroflot гэдэг гэрэл зургийн бие даасан төр шүү дээ те. Таны хувьд ер нь өндрөөс зураг авч юу? Ер нь ховор доо ер нь. Тэгтээ авчаасаа. Боломж олдвол нэг онгоцон цуугаал зураг авчихна үз. Тийм тохиолдол чадаахан даалгал гараагүй л байна те. Хот маань бол маш сайхан харагдаж байна. Тэгээ нарны туяа айгуу гоё тусч байна те. Яаж авъя гэж бодож байна. Эхлээд төв хэсгээ аваад дараа нь гэр орол руугаа авах уу? Ер нь юу гэж бодож байна? Яаж авъя гэж бодож. Төв хэсгээ эхэлж аваад тэгэл гэр хорооллоо. Дараа аваад тэгэл ард талаар энэ байгалыг авдаг юм л гэж боддог тийм. Та сая хуучлалаа штэ бид эдтэй. Би ч одоо залуудаа л ийшээ гарч ирж байсан. Тэрнээс хойш гарч ирээг бодчихъя гэд. Эндээс бол зураг дарж байгаа юм шиг байна тий. Зураг дарж байгаагүй. Тэгэхэд би зураг авдаггүй байсан. Тэгэхэд би нэг мотоциклдаа нэг холны тав шин авчихаа. Тэгээд энийг авч үзэх гэж гарч ирсэн да. За одоо бол ийшээгээ ах уу. Одоо ингээд ингээс ингээл тойруулаад авна да. Тойруулаад. Тий. Энд чанаас бол Эрдэнэ төлтөр ч гэсэн маш сайхан харагдаж байна. Үзэгчд маань бас мэдж байгаа хөө ийшээ гарч ирж байсан хүмүүс маань эндээс бол хот маш сайхан харагддаг гэдгийг яг өндрөөс авахд бол бас дуран нэлийн чухал шүү дээ тий. Цэдэн болохаа. Таны дуран ямар хүчин чадалтай? Ямар дуран байна? Хэдийн дуран байна? Минийх 18135 гэдэг дуран. Энэ боломжийн татанда. Одоо яг ойлгомжтойгоор хэлвэл хэдэн метр татах уу? Нэг зүйлийг одоо хичнээн дахин томруулах хүчин чадалтай. Ер нь бол гайгүй шүү ер нь сайн татна. За тэгээ зурагчд бол одоо 100 бол маш сайхан зураг дардгаа. Тэгээд өвөл зурганд гарч байгаа зурагчд айгу ховор харагдаад идэв. Ер нь та өвөл зурганд явж ив. За өвөл ингэж нэг уулан дээрс өндөр уулан дээрс ер нь зураг авч байгаагүй. Заавал уул гэлтгүй энэ төргөөр өвөл ер нь айлч зураг дарж ив та. Ер нь манай бурхан багш бас өндөр газар штэ. Тэндээсээ бол би ер нь зургнууд дарнаа да. Өвөл гоё солонготой янз янзын зургууд их дардаг юм доо. Цэдэн балахын зургийн бас нэг баатар бол бурхан багшийн сэрэг дөрөөс гадна ач охин нь байх шиг байсан. Ач охиныхоо зургийг бол нэлээд сайн дардсан юм шиг харагдажсэн. Таны бүтээлүүдийг харж байхад. Тийм ээ, ач охиноо ер нь ачуудаа ер нь нэлээд зургийг дарддаг юм аа. Зургийн гол баатрууд тий. Тэдэн сан зургийг нэлээд дарж өгдөг юм даа.
За үзэгчдээ гой зураг нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрлээ. Тэгээд бас бидний урилгыг хүлээж авч бид нар цаг гаргаж бас ингээд өөрийнхөө бүтээлүүдийг тойруулсан бас цэдэн болгохтай бас маш их баярлалаа. За их баярлалаа. Танаа телевизийн хамт олонд цаашдын ажил хөдөлмөр, ажил үйлсэд өндөр амжилт хүсэн өрөөё. Тэгэхээр танд ч гэсэн бас цаашдаа бас сайхан бүтээлүүд тойрваарай гэж өрөө. Тэгээ нэвтрүүлгийн турш бидэндээ хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. За эх 7 хоногт за энэ цагта гой зураг нэвтрүүлгийнхаа шинэ дугаараа эргүү уулзцгаая. Баяр та үзэгчтэй.